За тэгээд ер нь бол энэ багш нарын цалинг одоо бусад төрийн аль багчдын ч гэсэн цалинг ер нь нэмэх сонирхол байхгүй байна гэдэг нь бол ойлгомжтой байгаа шүү дээ. Ер нь өнөөдөр яриад байгаа асуудал биш. Би бол энэ асуудлыг 8 жил ярьж байгаа. Бүр аргаа ороод боловсролын ерөнхий хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлаад өргөн барьсан 7 сард. Тэгээ энэ хуулийн төслийг маань одоо ингээд хэлцэхгүй миний ард баг барьсан хүмүүсийн хуулийн төслийг хэлцгээр ингээд аваад байгаа байхгүй юу? Одоо найдлаа даргуул хүний хөгжил тэ манай байнгын хорооны дарга штэ. Тэгэхээр энийг бас хэлцэх асуудал дээр та бас дэм болж өгнө шүү гэдгийг бас танаас хүсье. Тэгээ энэ боловсролын ерөнхий хууль батлагдсанаар энэ нөгөө тэг саад болоод байгаа нэлээд олон асуудлуудыг шийдэх боломж хуулиар гарч ирж байгаа маа. Тэгэхээр энэ дээр бас манай энэ гишүүд бас сайн дэмжлэг болж өгөөч гэдгийг хүсмээр байна. Тэгээ ингээд ард өгсөн хуулиуд нь хэлцэгдээд миний айл хилцэгтэй